Сахар. Лонжидын инх зулын сахар хэмээх ном нь бидний өдөр тутмын амьдралд өргөн хэрэглэгддэг сахарын тухай өргөн цар хүрээтэй ойлголт өгч түүний түүх, нийгэм, эрүүл мэндийн асуудал, эдийн засгийн нөлөө, улмаар бидний биед үзүүлдэг нөлөөний талаар судалсан бүтээл юм. Энэхүү ном нь сахарын тухай энгийн ойлголтыг гүнзгийрүүлж, түүний олон талт нууцлаг ертөнцөд уншигчдыг хөтэлдэг. Сахар нь зөвхөн амьтдан төдий биш, хүний түүхэнд хэрхэн томоохон үүрэг гүйцэтгэж, өнөөгийн хүн төрөлхтний эрүүл мэндийн тулгамдсан асуудлын үндэс болж байгааг харуулсан байна. 1. Сахарын түүхэн замнал. Сахар хүн төрөлхтний амьдралд олон зууны турш чухал үүрэг гүйцэтгэж иржээ. Энэхүү амьтдан анхандаа ховор, зөвхөн язгууртан чинээлэг хүмүүст хүртээмжтэй байсан бол өнөөдөр дэлхийд даяар хамгийн өргөн хэрэглэгддэг хүнсний бүтээгдэхүүн болсон байна. Номд сахарын гарал үүсэл, үйлдвэрлэлийн хөгжлийн замналаас эхлээд түүний хэрхэн дэлхийн эдийн засаг худалдаанд чухал байр суурь эзлэх болсон тухай өгүүлдэг. Сахарын түүхийг ойлгохын тулд колоничлол, боолчлолын түүхийг ч бас дурсахгүй өнгөрөх боломжгүй юм. Европын колониуд сахар тариалахын тулд олон мянган хүнийг боолчлон хөдөлмөрлүүлж дэлхийн худалдааны сүлжээг сахараар төвлөрүүлсэн нь энэ бүтээгдэхүүний үн цэнийг улам ихсгсэн байдаг. Сахар бол зөвхөн эдийн засгийн төдийгүй соёлын үнэт зүйл болж хувирсан байна. Баяр ёслол, шашны зан үйл, гэр бүлийн халуун дулаан урамсгалд сахар их чухал байр суурь эзэлдэг. Гэвч энэ түүхийн цаана сахарын далд сөрөг нөлөө, байгаль орчинд үзүүлсэн хохирол, хүний хөдөлмөрийн мүлжлэг гэх зэрэг асуудлууд нуугдаж байдаг юм. 2. Сахар ба эрүүл мэнд. Энэхүү номын хамгийн гол онцлог хэсэг бол сахарын хүний эрүүл мэндэд үзүүлдэг нөлөө нь юм. Сахар бол хүний биед хурдан энерги өгдөгч гэлээ хэд их хэрэглээ нь олон сөрөг үр дагаврыг бий болгож байдаг. Зохиогч инхцүүл сахарыг амтад хортой бодис хэмээн нэрлэж, түүний хэд их хэрэглээ нь чихрийн шижин, зүрх судасны өвчин, таргалалт, шүдний өвчин зэрэг олон өвчний гол шалтгаан болдгийг тодтогжээ. Номд өгүүлснээр орчин үеийн хоол хүнсний салбарт сахарыг хэрхэн хэд ихээр нэмдгийг, хүмүүсийн өдөр тутмын амьдралд бараг бүх төрлийн хүнсэнд сахарын орц байдаг болохыг маш тодорхой гаргаж иржээ. Бидний хэрэглэдэг ундаа, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, тэрч байтугай эрүүл хүнс хэмээн сурталчилдаг зарим бүтээгдэхүүнд хүртэл нуугдсан сахар агуулгадж байдаг. Энэ нь зөвхөн амтны асуудал биш, харин бидний хоол хүнсэнд бий болсон сахарын донтолтын тухай нэлээд том ноцтой асуудал юм. Зохиогчийн хэцүүл сахарыг донтуулдаг бодис хэмээн үзсэн нь цоо шин санаа биш ч гэлээ маш сонирхолтой өнцгөр тайлбарласан байдаг. Бидний тарих сахар идэх үед аз жаргалын даавар болох допамин ялгаруулдаг тул сахар идэх буюу хэрэглэх хүсэл нэмэгдэж байдаг. Энэ нь хүн бүрт илэрч болох сахар дахь хэд их хамаарлыг үүсгэдэг юм байна. Тэрээр сахарын донтолт бол мансууруулах бодисын донтолттой төстэй байдгийг шинжлэх ухааны үндслэлтэйгээр тайлбарласан. 3. Нийгмийн сахартай харилцаа. Энэхүү номд мөн сахарын нийгэмд үзүүлж буй нөлөөллийг авч үзжээ. Хүн төрөлхтөн сахарыг баяр баясгалангийн бэлэг тэмдэг гэж үзэж ирсэн боловч орчин үед энэ нь эрүүл мэндийн тулгамдсан асуудлын шалтгаан болж хувирсан. Зохиогч сахар хэрэглэхийг зөвхөн хувь хүний асуудал биш, харин нийгмийн бүхэл бүтэн хэв маягтай холбон тайлбарласан. Зар сурталчилгааны хүчээр сахар нь хүмүүсийн өдөр тутмын амьдралд зайлшгүй хэрэглээ юм шиг ойлгогддог болсон бөгөөд томоохон хүнс үйлдвэрлэгч компаниуд сахарын нөлөөг үл ойшон бүтээгдэхүүнээ зах зээлд байршуулахад л анхаарч байна. Энэ нь сахарыг хит их хэрэглэж буй өнөөгийн байдалд томоохон үүрэг гүйцэтгэж буйг онцолжээ. Мөн тэрээр сахарыг хоол хүнсний бүтээгдэхүүнээс хит ихээр хэрэглэдэг байдлыг зогсоохын тулд хувь хүн болон нийгмийн хэмжээнд тодорхой алхмууд хийх шаардлагатай гэдгийг дурдж, үүнд боловсролын ач холбогдол, хүмүүсийг сахарын хэрэглээний сөрөг үр дагаврын талаар мэдлэгтэй болгох, төрөөс сахарын хэрэглээг хяналт тавих бодлого хэрэгжүүлэх зэрэг алхмуудыг санал болгож. 4. Сахаргүй амьдрах ухаан. Номын төгсгөлд зохиогч инхцүүл сахарын хэрэглээг хэрхэн багасгах талаар практик зөвлөмжүүдийг өгсөн. Тэрээр сахараас бүрэн татгалзах боломжгүй ч гэлээ хэрэглээгээ хянаж баг багаар бууруулах нь хамгийн үр дүнтэй арга болохыг онцолжээ.
Сахарын хэрэглээг багасгахын тулд хүнсний шошго уншиж сурах хэрэгтэй. Байгалийн гаралтай, эслэг ихтэй бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Боловсруулсан хүнснээс татгалзах зэрэг энгийн хэрнээ үр дүнтэй алхмуудыг хэрэгжүүлж болох юмаа гэж санал болгожээ. Хүнсний хит боловсруулсан бүтээгдэхүүнээс зайлсхийх, гэртээ хоол хийх дадал зуршлыг нэмэгдүүлэх нь сахарын хэрэглээг багасгах хамгийн оновчтой арга гэж үзсэн байна. 5. Дүгнэлт. Лонждын инх цулын сахар гэдэг энэхүү ном бол сахарын тухай энгийн ойлголтыг гүнзгийрүүлж, энэ бүтээгдэхүүний бидний амьдралд хэрхэн нөлөөлж байгаа тухай бүх талын мэдээллийг өгсөн өргөн хүрээтэй гайхалтай бүтээл юм. Энэ ном нь сахарыг зөвхөн амттан биш, харин хүн төрөлхтний эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн харилцаанд хэрхэн нөлөөлдөг чухал хүчин зүйл болохыг ойлгуулахыг зоржээ. Сахарын далд аюулыг ухаарч, хэрэглээгээ хянах замаар илүү эрүүл, чанартай амьдрал руу тэмүүлэхэд энэ ном уншигч та бүхэнд ихээхэн тус дүхэм болно.